За эрх баригчид талцлаасаа болж анхаарал нь сулраад сөрөг хүчин эрх баригчдын дотоод асуудал гэж үзэж анхаарал нь сулраад за бүхэлдээ парламент сонор сэрэмжээ алдсан байх үед үндсэн хуулийн цэц одоо ийм шийдвэр гаргалаа л да. Үндсэн хуулийн энэ цэцийн шийдвэр бол одоо элтэд улс төрийн захиалгах шийдвэр нь бол маш ойлгомжтой. 3 хоногийн дотор цэрэг хөдөлгөх онц байдлын дэгээр шийдсэн. Тийм учраас бид нар өнөөдөр энэ асуудлыг их нухацтай ярихгүй бол дараа нь ямар шийдвэрийг ч гаргахын энийг одоос парламент анхааралтай авах нь зүйтэй. Одоо бид нар энэ олон хоногийнхоо хөөсийг буулгаад бодтойгоор парламентын засаглалд одоо энэ асуудал ямар зүйл цаашд учруулж болох вэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгээ миний бодлоор бол нэг хэд хэдэн ийм үр дагавруудыг авчрах магадлалтай гэж үзэж байгаа. Нэгдүгээр үндсэн хуулийн цэц ер нь бол их хурлын эцэслэн шийдвэрлэгдсэн шийдвэр нь үндсэн хуулинд нийцсэн үгүй юу гэдгийг л хяндаг. Тэрнээс биш парламентын гал тогоон дотор орж ирээд саналын томьёолыг нь зааж өгөөд их хурлын гишүүд саналаа яаж өгөхийг нь зааж өгөөд тэгээд ингэж санал хураахгүй бол татна гэдэг асуудлыг ярьдаг ийм эрхтэй байгуулвал биш ээ. Энийг бид нар засахгүй бол цаашдаа парламент утгаа алдна. Төрийн байгуулалт биш одоо босод бүх байнгын ороод санал хурааж яах юм тэгвэл тэгээ бүр парламентын эрдэнэд орох юм уу? Одоо хажуу айлынхаа гал тогоон дотор ороод хамаг мэг нь уудалж үзээд ах юм уу? Ингээд энэ чинь харилцан хяналт тэнцэлтэй өөр байгууллагууд. Нэг нь үндсэн хуулийн шүүх, нэг нь хууль тогтоох байгууллага. Тэгэхээр энэ бол их тийм ноцтой зөрчигдсөн асуудал нэгдүгээрт боллоо гэж миний хувьд зүгээр үзэж байгаа. Энийг зүгээр цаашдаа бид нар бодох ёстой зүйл. За хоёрдугаарт цэцвэл парламентын засаглалын амин сүнс болсон парламентын олонх засгийн газраа байгуулж хариуцлага тооцдог зарчмыг эвдчихэж байгаа. Одоо цаашдаа парламент дээр биш цэцийн 9 гишүүнтэй уулзраа олчвол ингээд засгийн газрыг хариуцлага тооцож чадахгүй ийм жишг рүү явна гэсэн парламент. Нэг өөрөөр хэлбэл олонхын биш цөөнхийн цэцэглэл бүрдэх. Парламентын дуу хоолой үлэм хэмжээгээр сулрах ийм нөхцөл байдал руу орох одоо ийм томоохон асуудал энэ 126 та парламентын бас одоо эхний кейс болсон ийм сорилт болж байна гэж бас үзэж байгаа. Тэгэхээр энийг бас бодох хэрэгтэй зүйл. За дээрэс нь энэ дүгнэлт өөрөө хурал удирдсны төлөө хурал удирдах байгаа арга барил нь зарим одоо хүмүүс таалагдаагүй төлөө татъя гэдэг асуудал ирж байна. За хурал удирдах байгаа татагчдаг болчвол тэгвэл энэ ард түмний мандат яах юм? Ажлын хэсэг байгуулад жоохон галтай сэдв бариад авал тэгээд татагчгүй яах вэ? Энэ бол өөрөө парламентын дархлааг одоо үлэм хэмжээнд сулруулах хуулийн хонглоо яая гэж цэцийн хонглыг яах вэ гэдэг ийм асуудалтай тулна шүү. Би төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн биш боловч яг энэ үндсэн хуулийн цэцийн 8 дугаар дүгнэлтэн дээр бас байр суурьа заавал хэлж үгээ хэлэх ёстой гэж бодоод орж ирсэн. Ягаад вэ гэхээр өнгөрсөн хугацаанд уг асуудалтай холбоотой нийгэмд маш ихээр юм талцал хуваагдал үүсч улс орондоо яриа бараг одоо үндсэн хууль судлаач болчлоо шүү дээ. Тэгэхээр юуны өмнө эрх баригч Монгол ардын намынханд хэлэхэд та бүхний энэ эрх мэдлийн төлөөх тэмцэл энэ их улс төржилт нийгэмд маш их хуваагдлыг бий болгоод зогсохгүй, маш их үзий ядалтыг бий болгоод зогсохгүй, давж болохгүй одоо бүх шугамуудыг даваад ийм жолоодлогогүй ийм үзий ядалт руу бас түлхэж байна. Тэгээс үлдээ бүр одоо төрийн бүх институтууд оролцоод эхэлсэн. Засгийн газар, улсын хурал, ерөнхийлөгч, үндсэн хуулийн цэц. Тэгэд бид ингэж суур тогтолцоогоо эвдсэн, ардчилсан үндсэн хуулиа эрсдэлд оруулсан
ийм одоо улс төрчлөлтийг бол хүлээн зөвшөөрч болохгүй. Тэгэхээр та нөхдийг бол одоо бас энэ бүх асуудлуудаа хоошин тавиад тангараг өргөсөн улсын хурлын гишүүдийн хувьд асуудалт одоо ийм объектив байдлаар хандаад цаашдаа бид нар одоо яг энэ үндсэн хуулиа хамгаалах, парламентын дархлаагаа хамгаалах талаар одоо юу хийж болох вэ гэдэг ийм өөр яриар руу ороосэй гэж хүсэж байна. Нэгдүгээрт. За тэгээд өнгөрсөн хугацаанд юу болоод өнгөрвөө? 54 гишүүн гарын үсэг зураад засгийн газрыг огцруулъя гэсэн саналыг өргөн барьсан. За уг саналыг улсын хурл авч хэлцээд 71 гишүүн ухамсартайгаар идэвхтэйгээр засгийн газрыг огцруулъя гэж шийдвэрээ гаргасан. За гэвч харамсалтай нь манай одоо 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд тэр 43-ийн 1 гэдэг заалтан дээр угаасаа ийм саналын томьёол бүхий одоо ийм процессын заалт бас орцсон байсан. Тэгээд энэ саналын томьёол дээр бол одоо их хурл алдаа гаргасан гэдгийг нь бол үндсэн хуулийн цэц сая бас тогтоожээ. За тэгэхээр одоо их хурл дээр процессын алдаа гарсан байна гэж үзэж байна. За нөгөө талаас их үндсэн хуулийн цэц дээр бас маш их процессын алдаа бас гарсан тийм ээ. Хоног хугацаатай холбоотой эрх бүхий албан тушаалтантай холбоотой асуудлыг улсын хурлын шийдвэртэй холбоотой асуудалтай хольж хутгаад их асуудлынхаа уралдаан руу аваадсан гих мэт одоо хаана бид нар маш их тийм одоо алдаатай зүйлүүдийг хийчлээ. За одоо энэ алдаануудаа яаж засах вэ гэдэг асуудал яригдчих. Тэгэхээр яаж засах вэ гэхлээр нэгдүгээрт үндсэн хуулийн цэцийн энэ 8 дугаар дүгнэлтэн дээр хоёр асуудлыг дүгнэх нь гээд нэгдүгээрт нь болгон цайтай холбоотой асуудлыг томьёолцсон байж байгаа. За эрх бүхий албан тушаалтантай холбоотой асуудлыг бол улсын их хурл авч хэлцэхгүй шийдвэр ийцсэн байна. За хоёрдугаар зүйлээр болохоор засгийн газрыг огцруулсан 95 дугаар тогтоолтой холбоотой асуудал үндсэн хууль зөрчсөн гэж үзчихэж байгаа. За энэ улсын их хурлын шийдвэртэй холбоотой асуудал дээр бол улсын их хурл хүлээн зөвшөөрөх хэсэг тухайн асуудлаа шийдэх ёстой. Тэгэхээр өчигдөр бол ардчилсан намын бүлэг бас хуралдаад энэ үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдээ бас нэг шийдвэр гаргасан. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ 95 дугаар тогтоолтой холбоотой энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх хэсэг зөвшөөрөх тухай нэм тогтоолын төсөл дээр ажиллах ёстой юм шүү. Тэгжиж ядаж эхний ээлжинд энэ голтрлоо зөв зам руу заснаа. Цаашдаа бас энэ төрийн байгуулалтын байнгын хорон дээр ажлын хэсэг гаргаад яг энэ нөхцөл байдалтай холбоотой хуулийн хийдлүүд хаана байна вэ? Энэ процессын алдаанууд яагаад гараад байна вэ гэдэг дээр дэгийн тухай хууль, улсын хурлын тухай хуульд бас өөрчлөлтүүд оруулах ийм ажлын хэсэг гаргая гэсэн санал байна. Тэгээ бид нар ийм бүтээлч байдлаар энэ улс төрийн хэрэглээ зогсоогоод асуудалтай хандахгүй бол цаашлаад энэ үндсэн хуулийн чинь асуудал бүр зөвхөтөж тавих хэрэгтэй гэсэн саналтай байна.